Дүнжин гарын дэлбэрэлтийн улмаас 207 дугаар байрны 63 өрхийн 210 гаруй иргэн орон гэрэг болсон. Нийслэлээс эдгээр иргэнийг төр хугацаанд түрээсийн бариар хангаж нэгжлийн өмнө 3.8 тэрбум төгрөгийг шийдсэн. Тэгвэл байрныхан түрээсийн төлбөр дуусаж очих газаргүй болж байгааг оршин суугчид мэдээлсэн. Иймд дараагийн түрээсийн төлбөрийг эх 7 хоног шийдэхээр ажиллаж байгааг албаныхан онцоллоо. Ингэж хоёрын хооронд ийм хийжсэнээс тэргүүл энийг хүн амьдрах энэ ингээд 63 айлын 200 гаруй иргэд энэ байранд ямар ч амьдрах боломжгүй гэсэн бүх дүгнэлт хамаг юмыг гаргаад өгсөн байгаа шүү дээ. Ийм байхад чинь яагаад энэ тендерийг заавал ингээд удаашраал ингээд хийж яваад байгаа ерөөсөө ойлгохгүй байна. Одоо яг миний хувьд гэвэл бас үнэхээр хэцүү л байна. Гэр орондоо ингээд тав тухтай байсан ээжтэйгээ элэг бүтэн байсан. Ээж минь 11 сард өнгөрсөн. Тэгэл өнгөрөхөөс өмнө сэтгэл санаа их л хүндээсэн. Энэ 5 сард бол баг бүх айл гарчхан дөө түрээсээ. Ганц минийх гэхгүй шүү дээ. Бүх айл гарна. Тэгээ энэ айлууд маань одоо мөнгөгүй учраас хаана очих вэ? Ийм байдалд орчод байна. Тэгээд одоо энэ дээр гэрээ бариад сууцгаах юм уу? Яах юм бүү? 207 дугаар байрыг нураах тендер шалгаруулалтын ажил 2024 оны 12 дугаар сарын 23, 2025 оны 4 дугаар сарын 23 гэх мэтчлэн хугацаанд тус зарлагджээ. Эхний тендер шалгаруулалтанд 3 компани оролцсон ч сангийн амнаас тендерийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн тул дахин зарласан юм. Тэгвэл хамгийн сүүлд зарласан тендер яагаад хүчингүй болсон талаар нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тодруулахад энэ оролцсон хоёр компани урдны 2 удаагийн цонгон шалгуулалтанд оролцсон шаардлага нийцээгүй тендер ирүүлсэн хоёр этгээд байсан. Өмнө нь оролцож байсан этгээдүүд дахиад материалаа ирүүлсэн байсан, үнэлсэн. Үнэлгээний хороо үнэлсэн байлээ. Тэг үнэлэхэд шаардлага нийцээгүй нь одоо материалаараа нотлогдоод тэгээд үнэлгээний хороо шийдвэр гаргацсан дахин тендер зарлах. Одоогоос 1 жилийн өмнө 207 дугаар байрны оршин суугчдын түрээсийн байрны төлбөрт нийслэлээс 3.8 тэрбум төгрөгийг төсвөлсөн байдаг. Тэгвэл энэ удаагийн түрээсийн төлбөрийг мөн адил нийслэлээс гаргахаар төлөвлөжээ. Ер нь нийслэл баян зүрх төгрөг гэдэг одоо нийслэл бол одоо иргэдээ бол орхиогүй. Өнгөрсөн жилээс хойш одоо бид нэр түрээсийн асуудлыг шийдвэрлээд бусад одоо асуудлыг шийдээ дэмжлэг үзүүлээд ингээ иргэдээ орхихгүй л явж байгаа. Тэгээ энэ удаад ч гэсэн одоо хөрөнгийн их усыг шийдвэрлэхийн түрээсийн гэрээний хугацааг сунгахад шаардлагатай юм. Хөрөнгө хөрөнгийг одоо гаргах асуудлыг бид нэр судалж байгаа. 207 дугаар байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, харин буцаан барихад 13 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоосон. Хотын дарга Нямбатар 207 дугаар байрыг нурааж 1 жил 8 сарын хугацаанд барихаа мэдгдсэн ч одоо хүртэл үр дүн гараагүй, ямар ч ажил хийгдсэнгүй. Тухайн хохирсон оршин суугчдын түрээсийн байрны төлбөрт жилд 3.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Тэгвэл барилгыг нураах ажил 4 жил сунжирлаа гэж үзвэл энэхүү жил болгон олгож буй түрээсийн төлбөр нь байрыг нураах үнэтэй тэнцэх юм а. Магадгүй жил бүр түрээсийн байрны үнэ өсвөл 4 жилийн дотор 13 тэрбум төгрөгөөс ч илүү зардал гарч мэдэхэр байна. Үндсэндээ татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зүйлд зарцуулагдах нь эцэстээ 207 дугаар байрыг нураах ажлын тендер шалгаруулалт удаашралтай бодлоонтой байгаа нь газын дэлбэрэлтийн буруутай этгээдэг олж тогтоох процесстэй холбоотой юу гэх хардлагыг оршин суугчдад төрүүлж байгаа юм а. Учир нь буруутай этгээдэг тогтоох хүртэл нураах ажлыг санаатаагаар удаашруулж байна уу? Харин хэрэг шүүхээр шийдэгдэж буруутай этгээдэг тогтоосны дараа нураах болон буцаан барих төсвийг гаргуулахаар төлөвлөсөн үү гэж хардлагад хүрч байна. Иймд 207 дугаар байрны оршин суугчдын 5 тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж дэлбэрлэлд өртсөн байрыг нураагаад буцаан барих асуудлыг анхааралтай авч шаш хатандаа ажлыг хурцсах шаардлага байгааг оршин суугчдын зүгээс онцоллоо.